бичлэг хийсэн байгаа тий өвөл энэ юунуудын тухай үнгүй сайтнуудын тухай одоо ингээд өнгөрсөн тийм баг юу гэвэл оны дараахан хийсэн гэсэн үг. Одоо тэгээд тэрний дараа болохоор би тус нь бичлэг хийж өгсөн байгаа. Өнөөдөр би оны одоо төгсгөл рүү төгсөж байгаа учраас бараг одоо он дуустал дахиад хийхгүй байх. Тэгэхээр ямар нэг юм өөрчлөгдөхгүй болвол тэгэхээр өнөөдөр бас нэг ингээд энэ сайтнуудад нь юу болж байна? Одоо алийг цааш нь ажиллах вэ, алийг хаях вэ гэсэн юм тайлан маягийн бичлэг хийгээд өгье. За үнгүй coin цуглуулдаг сайтнуудын тухай манай хүмүүс бүгдөө мэддэг те эндээс нөгөө зар үзээд ямар нэгэн short links-нууд хийгээд offers хийгээд тэгээд одоо бид нар эндээс үнгүүгээр coin цуглуулад тэрийг бирж рүү аваад зардаг. Тэгэхээр шинэ хүмүүс анх сонсож байгаа бол за хуучин хүмүүс бол аль хэзээ нь мэдчихэе. Тэгэхээр надад бол одоо ердөөс айгүй цөөхөн сайт үлдсэн байгаа. Би анх эхлээд одоо юу гэдэг нь ерөнхийдөө жоохон одоо модноос гарчаа гэхэд цаашаа юм тий. Нөгөө дараагийн шинэ юмнууд эхлээд аваад тахтан зэрэг нэг гэсэндээ ингээд энэ маань цагийн боломжгүйгээс болоод ингээд хаягдаад яваад байгаа. Гэхдээ одоо 14 оноос хойш ажилласан нэг ганц нэг сайтнуудыг бол би одоо хүртэл ерөөсөө юу гэдэг нь тий хайж чадахгүй тэгээд ажиллаад яваад байгаа. Тэгэхээр одоо энэ дээр та нар харж агаад яаж харах уу гэвэл надад энэ сайт байна уугүй юу? Энэ сайт байвал би энийг ажиллах уугүй юу гэдгийг та нар өөрсдөө шийдээд тэгээд яваад байгаа. Яагаад би эднэрийг хаяхгүй байгаа гэвэл нэгдүгээр эднэр маань хаагдахгүй байна. Хоёрдугаар би энд нөгөө олон жил ажилласан олон рефералтай болохоор надад харьцангуйгаар ашигтай байдаг. Тэгээд юу тийм болохоор ингээ байлгаад байдیں шүү. Одоо зарим нь бол бүр аль 14 оноос гэдэг чинь бараг 10 жил ажиллаж байгаа сайт. Тэгээд өнөөдөр би тусд нь өнөөдрийн бичлэгийн гол зорилго бол ерөөсөө тусд нь юу өөрчлөгдсөн бэ гэдгийг л өнөөдөр хэлээд өгнө. Миний юун дээр сувган дээр бүр ингээд анхлан суралцагчдад тэгээ энэ сайтыг ингээд дэлгэрэнгүй бүр анханаас нь дуустал нь татах дэлгэрэнгүй бичлэгнүүд нь бүгд байж байгаа. Тэгэхээр тэрийг ороод үзцгээе. За, Faucet Crypto ямар ч өөрчлөлт гараагүй. Ерөөсөө л яг л нөгөө 10-20 минутын дараа энийг аваад за зарим хүмүүс энэ дээр энэ short links-ийн айгүй сайн ажилт юм билээ. Би болохоор заримдаа ажиллаад ихэнхдээ ажилдаг гэж бодлоо яриад яг цалхаа өрөөд идэв. Энэ дээрээс л хөөрхөн юу яах. Opera Walls-ийн хүмүүс бас зарим хүмүүс нь ажиллаад идэв юм билээ. Гэхдээ Монголд ихэнх нь болохгүй байна гэж хэлээ. За би энэний тухай тус бичлэг хийцэн байгаа. За short links чинь бас хөөрхөн ажиллаад чадаад байвал уг нь айгүй дайжгүй гэхдээ айгүй цаг ордог. За энэ offers байдаг хүмүүс надад хэлсэн энд нөгөө тоглоод хөөрхөн мөнгө олоод идэм билээ энэ дээр. Зарим нөгөө тоглоомд сайн хүмүүс. Гэхдээ би энэ нөгөө нэг иймэрхүү тийм мөрөйтөө маягийн тоглоомнууд ер нь айгүй орох дурггүй. Хүмүүст ч гэсэн ер нь зөвлөлтгүй. Яг хөө зүгээр нэг хүүхдийн нэг ойр зүрийн жижиг сажиг юмнууд байвал тийм орж тоглож болох л энэ тэрнээс биш яг энэ тоглоом руу орохын гүйл маш их цаг барна. Тэгээл эдгэр чинь нэг заавалч нөгөө левел гээл хэрэгтэй. Тэдэнд заавалч тэдэн левел авч ижил тий нэг тоглоомыг тоглолоо гэхэд тэдэн левел явж ижил одоо 5 дахь 6 дахь 7 дахь ч гэдэг юм уу тэгж явж ижил нэг энэ хідэн coin авдаг. Гэтэ энэ дээр бүр ингээд нөгөө гаршсан хүмүүс байд юм билээ. Тэгээд өөрсдөө энэ надад боломжтой юу, энэ надад ашигтай юу гэдгийг та нар өөрсдөө хараарай. За сервис нь болохтой зэрэг манай одоо Монголд ажиллахгүй сервиснүүд ихэнх нь Монголд ажилладаггүй сервис байдаг. Энэ сервис гэж юу гэвэл гол төлөв нөгөө асуултанд хариулдаг. Тэ? Нэгсэндээ судалгаанд оролцсон гэсэн үг. Тэгээд энэ. За би болохоор ерөөсөө амарчлаа. Надад ерөөсөө хамгийн амархан юм нь юу гэвэл нөгөө цагийнхаа энийг аваад энэ зараа үзэл тийм тэгээд нөгөө 20 минутынхаа аваад ингэж яваад байгаа. За энэ сайтн дээр өөр нэг юу яасан юм энд айгүй хэцүү нэг юм байдаг. Видео гэхээр ингээд нэг хэсэг энэ админийн нэрөөсөө юугаа балансаа цэнгэлэхгүй айгүй уддаг зарим тохиолдолд. Тийм одоо жишээлбэл ингээл байгаа л NFT одоо жишээлбэл биткойн ч өрөхөө байсан билээ. Би эндээс Litecoin татаад исэн чинь энд Litecoin гэхэл одоо NFT гэдээ байгаа юм. Би хүлээгээл гүрийгээл байж л байгаа. Нэг өдөр л энийгээ дүүргэх баг. Зүгээр энэ бусад койнууд бол байгаа юм. Одоо жишээлбэл энэ player гэх Komodo гэх койнууд байгаа даа.
Одоо энэ жишээлбэл ногоон өнгөтэй тий. Тэгээ энэ нөгөө надад нэг чи хэрэгтэй биш болохоор би гүрийгээ татахгүй өөрийнхөө хэрэгтэйг авах гээд хүлээгээ суугаад байна. Нэгэсэндээ би лайткоиныг дүүргэхийг би хүлээгээд сууж байгаа гэсэн. За тэгээд аяанда эднэрийн сулраад ирэхээр энэ бусад нөгөө энэ хэрэггүй коин гэдэг. Энэ бусад коинуудыг хүмүүс татаад сулраад ирэнгүүт аяанда бос энэ лайткоин дойж можогоо юу ячдаг тал байдаг. Дүүргчдэг. За энэ дээр нэг хүн айгүй алдаа хийсэн бэлээ. Энэ Ethereum Classic Ethereum 2 чи өөр штэ. Тэгээд нэг хүн Ethereum-ийн хаягаар Ethereum Classic татсан байлээ. Тэгж болохгүй шүү. Хэрвээ Ethereum Classic татъя гэвэл заавчгүй Ethereum Classic-ийн хаяг нь тусдаа ETH гэсэн хоёр өөр байгаа. Тэгэхээр энэ дээр бас анхааралтай ямар нэгэн coin татахдаа заавалчгүй энэ нь Ethereum Classic гэдэг чинь хоёр өөр coin. Тэгээ буруу татчихад эргэж орж ирсэн үгүй юу над руу бичээгүй. За одоо жишээлбэл Bitcoin Cash хардаа Bitcoin BTC энэ дээр болохоор BCH ингээ хүмүүс андуураад идэг. Тэгэхээр ерөөсөө яг л ийм л өөрийнхөө coin-ийнхаа хаягийг л аван тэрнээс андуурч хаягаар явуулж болохгүй шүү. Энэ дээр нэг ийм алдаа гарсан байгаа харагдана. За тэгэхээр би таталтаа яах нь хүлээгээд сууж яах нь. За ингээд энэ дээр бол ямар ч өөрчлөлт гараагүй байна. За дараагийнхан сайт энэ хийдүү гэдэг. За энэ дээр болохтой зэрэг хийдүү дээр ч нөгөө нэг ингээд зар үздэг штэ тий зар үзээд энэ 1 цент биш шүү энэ 1 цент л үчсэн байд. 1 центээс 10 дахин бага. За энэний тухай бичлэг байгаа. За би энийг $3 болгоод авах гээд хүлээгээд байгаа. Яг ер нь бол бага өгдөө. Гэхдээ чи одоо хэдэн оных чинь тий айгу олон жилийн өмнөх 15 6 оных. Тэгээ би хайж чаддаггүй байгаа л юм. За энэ бас надад айгүй олон удаж байгаа. Энэ 18 онд би бүртгүүлсэн юм байна. Тэгээд 18 оноос одоо хүртэл ажиллаж байгаа. За би энэ рүү нэг сард $50 биш 2 сард нэг $50. $50 оруулаад 2 сарын дараа нэг $54-5 болгож татдээ. Заримдаа яагаад гэвэл би өөрөө энэ реферал аягүй сайн байгаас тий би 200 рефералтай. Тэгэхээр тийм болохоор би нэг $50 оруулчаад 2 сарын дараа нэг 54-5-ыг авдаг. Тэгээ энэ нөгөө зар үздэг сайт. Энэ залхуутай тэгээ нэгэнтээ нөгөө ингээд мөнгө оруулчихлаар гайгүй дээ. $50 оруулчихсан зэрэг яг ингээд өдрийн 5 центийн зар гарч ирдэг гэсэн үг. Тэгээ энийг яагаад ингэж байгаад байгааг бол одоо би чинь хэдэн жил ажиллаж гинэ гэсэн үг байна. 18 оноос хойш би 6 жил ажиллаж байгаа юм шүү дээ. Тийм болохоор энийг ингэ байгаад байгаа. За Perium миний membership бол $50-тай. Тэгээд 11 сарын 13-нд дуусна гэсэн. За ингээд нэг юм сайт байна. Энэ ажиллаж байгаа. За CoinPay бидний хамгийн хайртай дуртай сайтын нэг нь. За энэ ингээ өнгөө өөрчилсөн чинь нэг жоохон тийм юу гэдэг юм бэ нэг дасаагүй ч гэдэг юм уу тий одоохондоо буцаас инхэр өнгөндөө орохгүй бах одоо ингээл энэ өнгөрөөл байж ах байх. За энэ ингээд дизайн л өөрчлөгдсөнөөс бол нэг их юм өөрчлөгдөөгүй. За яг энэ дээр нөгөө нэг харж үздэг тий одоо энэ чинь нөгөө цонхон нээлттэй үздэг ийм нэг зар байдаг. Цонхон нээлтгүй үздэг нэг ийм зар байдаг. Тэгээд offer service тэгээд бас л нөгөө манай хүмүүс өөрсдийнхоороо л байлээ. Зарим хүмүүс энэ би сервисийн ажиллаад идэм аа л гэж хаад уулдан offers дээр нь хүмүүс энэ тоглоомын тоглож байгаа л гэж хэлээ. Тэгээд бас л дахиад энэ нөгөө ийм нэг казино маягийн тоглоомнуудыг би бас их дургаагүй. Нэг их сонирхолгүй тоглох тий сонирхолгүй байдаг. Угаасаа би тоглоомонд айгу юу гэдэг лээ. Муу гэмээр юм уу да. Нэг их яадаг. Тэгэхээр надад болохоор энэ дээр би энэ тоглоом нэг их ажилдгүй. Яг энд ингээд нэг хүн тэгжсэн. Би аппликейшныхын тоглоомнуудыг тоглоод тэгээд хөөхөн coin аваад идэм маа гэдэг. Тэгэхээр энэ нөгөө юунасаа ч шалтгаалаараа тий нөгөө чадахгүйгасаа шалтгаалаад бид нар мэдхгүй надад бол нэрөөсөө энд хаалагддаггүй шүү дээ. Хэцүү санагдав. Гэтэ яг өөх нь бол өгдөг л аа. Тоглоомтой загааралтай суна гэж айгуу төвхтэй. За энэ дээр бас яг адилхан Монголд ихэнх энэ нөгөө оферс нь ажилддаг. Тийм болохоор яалтчихгүй энэ дээр бид нөгөө чаддгийнхаа л чаддаг хоёрыг дараад явж байгаа. Энэ дээр яав нөгөө нэг юу муу байдаг байсан шүү дээ. Артикл унших, нийтлэл унших ингээд цагаараа дардаг мардаг тэр мөр нь бүгдөө алга болцсон. Тэгээ одоо ерөөсөө хоёрхан ийм
ийм нээлттэй зар хаалттай зар үздэг хоёрхан болцсон байна. Өөр юмнууд нь бол ерөөсөө өөрчлөгдөөгүй татдаг нь хэвээрээ энэний тухай бүхэл бүтэн бичлэг байж байгаа. За энэ өгдгөөрөө өгч байгаа. Энэ дээр бол нэг их олон юмны байхгүй. Ерөөсөө л зардал үзнэ өөр юм байхгүй. Бас л адилхан энэ аутсеринг эднэр нь болохоор энэ өрөвл нөгөө нэг их одоо ашиггүй болсон болохоор би ганцхан сатоши цуглуулад явж. За Quantify бас яг адилхан нөгөө энэ дээр Quantify дээр ороод дарж нэг авдаг тий. Тэгээд зар үздэг. Тэгээд энэ нөгөө нэг 90 промо кодын нэг нь мэйлэнд промо код ирдэг, нөгөөх нь рутан зэрэг Twitter дээр нь промо код нь байждаг тий. Ийм нэг хоёр юм ба. За тэгээд тоглоом нь бас яг саяын миний түрүүчийн сайтууд дээр үзүүлдэг шиг тоглоом. Эдгээр бүгдөө л адилхан. Зүгээр яхаа энэ нөгөө үздэг юмнуудаа үзээл тий энэ зараа үзээл тэгээд ажиллаад койно цуглуулад 30,000 болохоор нь лайт койноор юм уу 50,000 болохоор нь сатошиогоор татаад авчдаг гэсэн. За энэ хэвээрээ. За энэ миний нөгөө яг түрүүчийн тэр зар юу үздэг габ гэдэг мөнгө оруулдаг гэсэн. Энтэй яг адилхан. За би энэний тухай бас бичлэг хийсэн байгаа. Хэрвээ юу яавал энэний бичлэг харин мэдээ жоохон хуучирсан байж магадгүй. Өнгөрсөн жилээс хойш би хийгээгүй санагдаж байгаа юм. За яавал би энийг юу яавал нэг ойрын хэдэн хоногт юу яа. Энийг бүр нөгөө эхнээс нь анханаас нь юунаас нь хийгээд юу гэдэг вэ нөгөө. Бүр анханаас нь ингээд бүтнээр нь хийж өгье. За энэ дээр болохтой зэрэг би бас сар болгон $50 хийдий. Тэгээд $50 гэд ийхэд яг $50 ч биш юм аа. Би нэг $48 сард хийдий. Гэхдээ энд нэг сайн тал нь гэвэл энийгээ $50 болгочих юм бол балансаасаа буцааж оруулаад хийж болдог. Заавалчгүй өөрөөсөө гаргаж хийхгүйгээр энийгээ цуглуулж агаад. Гэхдээ $50 хийгээгүй тохиолдолд айгүй уддаг шүү. Тэгээ энэ дээр бас хүмүүс жоохон юу ягаараа твчээр айгуух шаардна гэсэн. Эхний удаадаа нэг эхний энэ рүү юугаарч койнорч оруулж болдгийн пэрээс долларч оруулж болдог. Энэ одоо жишээл $50 оруулахад ингээд цаг дардаг. Цаг зар үздэг. Тэгэхээр бас айгүй төвхтөө байгааз. Тэгэхээр ийм эрэгтэй хүмүүсийн ерөнхийдөө нэг жоохон юу гэдэг төвчээр нь хөрдгөө гэх юм уу да тий. Манай хүүхнүүд бол төвчээртэй дараад идэг. Тэгээ энэ дээр айгүй энэнд ажилдаг хүмүүс нэг юм айгүй анхаарахгүй бол манайхаа нөгөө VPN энтер юм уу эсвэл IP адресаа хамаагүй сольж молоод эсвэл нөгөө олон нийтийн одоо жишээл их сургуулийн байрнаас ч юм уу кафе, ресторан, онгоцны буудлын Wi-Fi ашиглаж байгаад тэгээд ихэнх хүмүүс хаалгуулцдаг. Тэгэхээр энэ дээр нэлээд жоохон болгоомжтой байхгүй бол эсвэл ерөөсө ганцхан өөрийнхөө гэрийн Wi-Fi эсвэл ерөөсө ганцхан өөрийнхөө утасны юугаар тий интернетээр л орохгүй бол нэг олон нийтийн газар дээрээс орчихсон зэрэг л Wi-Fi IP адрес чинь солигдчихлоо гэд хаадаг тал бий. Тэгэхээр энэ дээр айгүй болгоомжтой ажиллаж явахгүй бол нэгэнтээ мөнгө төгрөг оруулдаг сайтууд дээр өөрсдөө айгүй сайн хариуцлагатай байхгүй бол тэгээ мөнгөө алдах магадлалтай тий. Би бол ерөөсөө нэг л IP адреснаас юм уу эсвэл нэг л утасныхаа IP адреснаас вирус IP адресаас солидгүй гэсэн үг тийм үү. Тэгэхээр энэ дээр айгүй болгоомжтой байх хэрэгтэй. Энэ би бас 17 оноос хойш ажиллаж байгаа. Тэгээд сардаа нэг 48-ыг оруулахад ямар ч байсан би чи реферал айгүй сайтай гэсэн үг бас тий доороо хүн сайн хэлсэн гэсэн үг. Тийм болохтой зэрэг сардаа нэг 10 гаруй доллар тий заримдаа $10 заримдаа нэг $11-2 олдог тал би цэвэр ашигна. Тэгэхээр энийг би дараа нь ингээ бүтнээр нь хийж өгье. За ёо. Тэгэхээр энэ дээр үнэхээр төвчээртэй би яг л энийг нэг юу хүртлээ ашигын үзтлээ би төвчээртэй ажиллаж үзье чадаа гэсэн хүн л ажиллаарай. Тэгэхгүй бол манайхан чинь элсэж орчоод ажиллахгүй хайчдаг. Өө ийм жоохон юмар яад ингээл. Тэгээ энэ хар хогоор яадаг гэдэг юм. Тэгээ хайдаг тал би. Одоо жишээлбэл надад 102 реферал байгаа боловч одоо энэний бараг 70-80 нь ерөөсөө огт ажилддаг гэсэн. Тэгэхээр би энэ дээр бол үнэхээр яах нь төвчээртэй сууж ажилдаг гэсэн. Яагаад гэвэл сар болгон өөрийнхөө цэвэр $10-ыг авахын тулд. За тэгээд эдгэр чинь нөгөө ингээд бүртгүүлээд айгүй олон жил болцсон. Одоо аль 17 оноос хойш ажилдсан ийм юмнуудыг вирус нөгөө хайж чаддаггүй байхгүй юу? Одоо би энийг 17 онд бүртгүүлсэн. Энийг болохоор би 18 онд бүртгүүлсэн тий. Тэгэхээр чи ингээ хайран байд.
Одоо бүхэл бүтэн 6 7 жил ямар ч нөгөө юугүйгээр ингээл миний мөнгийг өгөөл байгаа болохоор би ерөөсөө яах нь вэ? Одоо би эндээс гээд $1307 татсан гэсэн. Тэгээ эхэндээ нөгөө $50 оруулаагүй үед бол айгүй эхний одоо баг 3 4 жил би ерөөсөн мөнгө оруулахгүй зүгээр л дараад яваад гэсэн баг. Тэгээд дараа нөгөө энэ хэрэггүй хугацаа алдснаа мэдсэн. Нэг тэгсэнд орол мэдэх нэ $50 оруулсан бол хамаагүй ашигтай байх байсан байна лээ. Тэгээд энэний тухай би дараа нь оруулж гээ. За энэ ажиллаж л байна. Энийг яг нэг 50 мянга болохоор нь татдаг штэ тий. Эний чинь 50 мянга болохоор нь Pawsit руу эсвэл Solana-гоор эсвэл Matic эсвэл Tron эсвэл USDT-гээр. За би эндээс бол гол төлөв USDT-гээр татчихтiin. Одоохондоо хоосон бас л заримдаа нөгөө балансаа дүүргээл балаад заримдаа балансаа дүүргдэггүй. Гэтэл яг хүлээж байгаа л нэг өдөр дүүргэсэн байдیں۔ За энэний тухай бүхэл бүтэн бичлэг байгаа. За ийм нэг цагийн сайт байд. Энэ зүгээр яг би хамаагүй нь YouTube дээр тавьж болдгоо болохоор энэ зүгээр л цаг болго ороод хийдэг. Би саяхан эндээс нэг юу татсан. Litecoin татсан. Энэ гэхдээ аюу төвхтэй аюу уддаг. За энэ дээр би нөгөө гол төлөв энэ дээрс чинь биш солил энэ exchange-ийг хэрэгэлдэг. Гэхдээ exchange-ийг хэрэгэлж явах хоорондоо энд нөгөө биткойн цагийн нэг цагт нэг жоохон сатоши аваад идэв. Сатоши нь болохоор заримдаа 1, заримдаа 15, заримдаа 49 ч гэдэм үү те янз бүр буудыг. За энийг бол зүгээр өөрийнх нь exchange сайт нь надад хэрэгтэй учраас би энийг хайдаггүй гэсэн үг. Тэгээд нэгэнтээ зүгээр сууж яхаар яг сар болгон цаг болгон сатошиг нь авчиг гэд энэ дээр Binance-ийн биткойн хаягийг бичээл нэг цаг болгонд сатоши аваад идэв. Тэгээ 2000 сатоши болохоор Binance руугаа татчихдаг. За энэ хоёр их зовлонтой хоёр сайт байгаа. Энийг би 14 онд бүртгүүлчихэд нэг бичлэгэн дээр би энийг хаянаа гэж тэгжсэн. Тэгээд нэг $5 болох чи хайчих гад ингэ бүрийгээд байгаа. Одоо нэг $4 болж байгаа. Энэ дээр бас нэг $3.75 таа. Тэгэхээр энэ хоёрыг би нэг хоёуланг нийлүүлээд 5 болгоо хайчих гад тэгээ байгаад идэг. За энийг яг нөгөө нэг бас яг л энэ нөгөө тоглодог хүмүүс тий ингээл энэ тоглоомнуудын зөв ашиглаж чаддаг. Эсвэл нөгөө юунуудын оперсуудын зөв хийж чаддаг. Тэгээ ийм хүмүүст энэ аюул сайн сайт байгаа. Хоёулаа энэ бүр 14 оноос энэ бүр 16 оноос ажиллаж байгаа. Тэгээд хэрвээ ганцхан энэ нөгөө зарыг үздэг гэвэл юу өсө худлаа. Энэ бол мөнгө цуглуулна гэж байхчгүй. Тийм болохоор яг энэ өөртөө та нар би бол нэг ихтэй айхтар зөвлөхгүй байна. Тэгээ энэ дээр одоо жишээлбэл Overwatch энэ ажилдаг, сервисийн хийдэг, видеог энэ үздэг, ингээд бүр тултал нь тоглоомын тоглодог тийм ингээд тултал нь ажилдаг хүмүүс бол энд ажиллаж болно. Тэрнээс биш ганцхан зараар эндээс мөнгө олно гэж байхгүй. Би зүгээр яг нэг энийн 4 эсвэл $4 болгоод тэгэл одоо баяртай гिचг гээл. Зөвөр нь 14 онд анх орцсон болохоор бас юу яагаад ах юм бол та юу гэдэг лээ. Хайрын санагдаад байгаад байгаа болохоос энэ хоёр бол ашиггүй. За тэгэхээр та нарын ерөөсөө гол юунууд мөнгө цуглуулах сайтнууд бол энэ Pawsit Crypto тэгээд нөгөө Quantify, ADBTC тэгээд тэр юунууд Coin юу гэдэг лээ нэг чинь CoinPay юу. За энэ эднэр дээр ажиллаад байж байна. За ингээд өнөөдрийн дизайн, мизайн юм хүмүүс нь юусоо өөрчлөгдөг болохоор би ингээд удаан энийг ажиллахгүй байгаад байгаа. Бичлэг хийхгүй байгаад байсан. Тэгэхээр одоо нөгөө танд үнгүй сайт байна уу? Үнгүй coin цуглуулдаг сайт байна уу гэж асуугаад байдаг шүү дээ, тий? Тэр хүмүүс надад одоо энээс өөр ямар ч юм байхгүй. Тий, надад одоо илүү нөгөө юун дээр ажиллах нь тий бирж дээр ажиллах нь илүү надад сонирхолтой байгаа учраас би та нарт илүү сайтыг одоо баг нэмж өгөхгүй байхаа. Яагаад гэвэл нөгөө шин өөр ийм боломжнууд гараад ирчихэж байгаа болохоор энэнтэй нэг их тийм зуралдаатах шаардлагагүй. Гэхдээ энэ одоо нөгөө нэгэнт ажилдаг сайтнуудыг бол би хаяхгүй ингээл байж л байна гэсэн. За бүгдөөрэнд нь амжилт. Тэгээд юу ягаараа. Би дараа нь нөгөө түрүүчийн амлсан нэг сайтаа жоохон дэлгэрэнгүй хэлж өгье.